За энэ жилийн тухайд бол бид эрүүл мэндийн хөгжлийн төв болон анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургууль дээр бол үндсэн мэргэжлийн буюу резиденцийн шалгалтыг бол зохион байгуулна. За эрүүл мэндийн хөгжлийн төвийн тухайд бол 2018 оны 8 сарын 6-наас эхэлж бол бүртгэлийг цахимаар бүртгэж эхэлсэн. 9 сарын 19-ний 17 цагт бол бүртгэл хаагдана. За 22-нд бол шалгалтыг анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургууль, эрүүл мэндийн хөгжлийн төв хоёр яг нэг цагт бол авнаа. Анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургууль дээр бол хувийн болон байгууллагын зардлаар нийт 430 гаруй эмч нарыг элсүүлнэ. За эрүүл мэндийн хөгжлийн төвийн тухайд бол хувийн болон байгууллагын зардлаар бол 180 гаруй одоо эмч мэргэжилтнүүдийг бол элсүүлнэ. Мөн эрүүл мэндийн хөгжлийн төвийн тухайд бол бид эрүүл мэндийн яамны бодлогоор тухайн аймаг орон нутагта ажиллаж буй эмч нар нарийн мэргэжлийн чиглэлээр буюу үндсэн мэргэжлээ сурах гэж байгаа эмч нар маань тухайн орон нутагтаа буцаад 5 жил ажиллана гэсэн гэрээтэй эмч нарын тухайд мөн эсэлтийн шалгалтыг бол зохион байгуулнаа. Бид эрүүл мэндийн хөгжлийн төвийн вебсайтн дээр бол 3000 гаруй сорилыг бол байрлуулсан байгаа. За өнөөдрийг хүртэл бол энэ сорил маань хариугүй явсан. За өнөөдрөөс эхлээд бид хариуг тавьсан. Тухайн шалгалтын сорилын сан маань энэ жишг сорилоос тодорхой хувь болон эрүүл мэндийн яамны дэргэдэх мэргэжлийн салбар зөвлөлүүдийн одоо бэлтгэж өгсөн сорилоос бол хольж ирнэ гэсэн үг. Тэгэхээр өөрөөр хэлбэл та бүхэн бас эргээд үндсэн онлын мэдлэгээ бас үзэх ёстой. Мөн энэ шалгалтынхаа сорил дээр ажиллах ёстой л гэж